Би бараг жил мэл юм яг 30 мөч хүрнэ гэл амар гэж. Яана энийг ээж мэдгүй ээж магадгүй энийг ээж сонсох. Чи ингээд төрсөн өдрөөрөө яа ч юм ингээд амар гонёлж мэнгэлдэг юм. Би бүр амар гонёлж шүү дээ. Би бас тэгдэг. Миний айлч их дөнгөж юм. Зүг. Баруун чих байлаа. Баруун чих бүр ингээд таг бүр ингээд битүүрсэн сая. Тэг. Хин намайг яриад байна. Playtime дээр яриад шүү намайг баруун чих гэхээр яг тэндээс ирээд байна. Тэг ингээд эртөө хүмүүс ирэнгууд бид ингэж Наа чи бүр арай баял доо. Hi. Сайн уу? Мишельт байна. Арифон байна. Энэ Асука. Тэгээд бит гурав анхныхаа подкаст бит хоёр юм да одоо. Асука цааштай байх ч байхгүй ч. Бит хоёрын анхны подкаст Эхэлж байна. Анхны дугаар. Yay! За амжилт хүсье. Чам ч гэсэн амжилтаа. За бит хоёр тэгээд удаан бодсны эцэст подкаст хийхээр шийдэж байна. Өнөөдөр бит хоёрын туршилтын дугаар. Тийм тэгээд өнөөдөр уг нь подкаст хийн гэж уулзаагүй. Зүгээр хангаут хийчихсэн те. Тэгснээ шууд за өнөөдөр би 3-7 гад байна. Асука болооч. Нагнета. Тэгсэн. Тэгээ бит хоёр ингэж Тэгтэйгээгүй мó. Жохон юу баа илүү. Тэгээд бит хоёр ингэж подкаст хий гэж шийдээд тэгсэн чинь аргун ингээд юм хийхлий гэж хэлчээ 5 секундын дотор ямар нэгэн 5 минут юм уу? 5 минутын дотор үйлдэлээ хийхгүй болвол хүн ер нь цалгарттай гинэ. Тэр хийх шийдвэр нь хоолтой явчтай гинэ. Тэгээ бит хоёр за ямааны мах халуун дээр гэдэг өнөдөр ингэ сууж байна. Тийм тэгээд бит хоёрын анхны подкаст болохоор та нар гоё илдгээр хүлээж аваарай гэх юм уу те. Ямар нэгэн тэгээд шүүмж санал байвал тийм. Гэтэ мэдээж доор үлдээгээрээ гоё иймний талаар яриулмаар энэ тийм яриулмаар энэ гэд үлдээгээрээ гэж хүсэж гин. Тэгээд бит хоёр улам цаашдаа илүү гоё сайжрал явъя гэж бодож гин. Нилээн тууштай энийг хий гэж өнөөдөр ярилцаж шийдсэн байгаа. Тэгээ тэрнээс гадна хэрвээ нөгөө миний влогийг үздэг бол би влог дээр нэг хийх юм ярьдаггүй штэ. Тэгээ тийм болохоор энэ подкастаараа ингээд Мишельт гэж хийм бэ гэж доторх хүнээ би та нартаа гаргая гэж бодсон. Би болохоор аргун гэж химбэ гэд анхны характерыг гаргаж ирж байна. Тий. Тэгээд хоёул танилцсан үхээ ярих уу? Тэхүү ихнээс нь тий. Тэгээ. За чи альнаас их санаж. Хоёулаа ингэ өөрөө өөрсдийнхөө POV-г ярив. За тэгээ. Би ингээл нэг өдөр ингээ өөдаад. Ер нь бол битээр бүр 10 жилийн солиорч чинь бүр багын найзад тахгүй. Бүр бага хэдэн настай? 7. Би 7-аас. Би 6 настай. Тэгээ би ингээ 6 настай охин ингээл байрныхаа гадаа байрныхаа цонхоор гэрийнхаа цонхоор уудаал ингээл гадаа харж иваа энэ одоо найз мэйз гардгуун бахта гэж бодвол урд нь аригунаас өөр байрныг бол найзтай байсан баха. Гэхдээ тийм сайн биш. Тэгээд цонхоор харсан чинь нэг охин юм нөгөө дугуйтай пүүцтэй ягаан өнгийн дугуйтай пүүцтэй тэнд ингээд хөрхөн ганцаараа байдсан те би тэр ягаад чи мэдгүй тэр охиныг хараад очиж найзалмаар санагдаад тэгээ шууд гэрээсээ гараад очиод найзалж исэн гэж би санаж байна. Тэгэл бит хоёр цаашаага бэстүүд болсон. Бит хоёр яг нөгөө нэг эсрэг байрнууд нэгнийхэн цонхыг харах боломжтой тийм байранд байсан. Тэгээд тухайг би нүүж очиод удаагүй байсан юм аа тэр байранд. Тэгээд аав надаа нэг тийм дугуйтай пүүз авч өгөөд тэгээ ахт нөө найз хүн чинь гадаа тэр үед ахмах гадаа тоглолт байсан. Тэгээ сакс тоглолт байсан. Тэнгүүт би ахыгаа дааж гараад найз авахгүй юм чинь хийцгүүрч нөгөө дугуйтай пүүзээ туршиж явчихсан баг та. Тэгэл хамт ДСМ-с тоглолтог болоо, роль гундаг болоо тэгээ явсан тий. Тэг бид дэс аюу олуулаа гадаа гардаг байсан ба тэгээ шалгарч үлдсэн хоёр нь. Тий, шалгарч үл. Гэтэ чиний POV чи тэгээд ягаад гинт гарахаар болсон тэр гадаа ганцаараа юу хийжсэн? Харин ахыг дагаж гадаа гарсан байна. Ах ямар надтай сакс тоглоно гэж би ахтайгаа сакс тоглоно гэж байх биш. Тэгэл нөгөө нэг дугуйтай пүүзээ гоё гадаа унмаар байдаг, тэг сурмаар байдаг. Тэгэл найз авахгүй юм чинь тэгэл гарсан санагддаг. Гэтэ би чамд тэр өдөр ингэ чамайг харж чамдар очиж найзлаг болж яах вэ? Танах тэгтээ дөнгөж нүүж ирсэн билүү? Удаач байсан шүү дээ. Тийм тий. Шившинээр. Тийм тэгэл би чинь нөгөө хүн болгоныг бүртгэж байгаа юм чи энэ нэг шинэ охин байна да. Тэгэл гарсан байлээ шүү дээ. Би одоо очиж найзлана. Гэтэ амар сонирн байгаад би ер нь хүн дээр тэгж өөрөө очиж хизээж найзалж эсвэл залуу малууд яг тэгсэн чинь нэг
тэгсэн байна. Нэг тохиолдлоо байна. Гэтэ ер нь тэх нь бас нэг өөрийгөө яг бодохоор нэг тийм төрлийн юм биш юм шиг санагдах юм. Тэнгуудаа чам дээр тэгж очиж найзалсан гэхээр бас их цаанаасаа л хэлсэн. Одоо бодоход бас тийм байна. Тийм байна. Тэгээ бид хоёр чинь бүр ингэдэг байсан юм. Би орой 6 цагаас эхэлж гардаг. Тэгээ бид хоёр нөгөө тэр үед гэрийн утас гэдэг гар утас байдгүй тий. Тэгэл Мишельтэй нөө гэж аргун байна уу гэж ярьж байгаа л үгүй болвол цонхон дээрээ хоёлоо тааруул гарах уу гэ тгий тэгж тохиролцож гардаг гэсэн тий. Тийм Энийг сайн өдөр мөдөр цонхон дээрээ сайн юу байна уу тайвандаа гэж. Хоёлаа тэгтээ ингэдэгсэн санагдах юм. Орхоос өмнө маргааш хоёлаа тедэн цагт цонхон дээр уулзъя. Тийм Гэт үү. тэг ингэж ингэж тэгдэгсэн санагдах Тийм үү. юм. Тийм. Би өстө тэр тохиролцдог байсан санагдсан. Санагдаад байна. Надад ямар ч нэг цаг тохиолдсон санагдаад тэгсэн баха. Ой нөгөө нэг тэр нэг юм гараж идэв штэ. Гараж ч юм уу нэг тэрний хойно бүжиг сурдаг байсан шүү. Йоо, тэд амар гоё исэн. Бид хоёр ингээд нийлтгэж огтуудаараа нуугтаж нөө хүмүүсийн нүднээс даалт видео үзэж бүжиг бүжиглдэг байсан тий. Тийм. Тэг Мишель тийм гоцлол бүжигчин голдноор бүжиглдэг. Тийм штэ. Тэгээ би ми хойно жоохон суралцгийг хийдэ. Йоо, фацч чиглээ. Би одоо тийм амар бүжиглдэг бас байхгүй шүү дээ. Хоолыг тэр үед л бүжиглсэн юм нь бол. Юу сүртэй тэнийг юм шиг солонгосны бүжгийн юм модонд авсан бичлэг амар их заад гэсэн нөгөө нэг юм начигстай яг ийм өстэй нэг хүүхэн бүжиглээ. тий хин жилээ Мэдгүй. тэрсний амар гоёсан тэгтээ. Ус мөсөө ингэ шидэлж мэдэлж байгаа нэ гоё. Тэг үнэн хитгэлтэй тий. Тэнгууд ингэдэг. Хөөе би чи бид нар ингээл найз тэр бүжиглээд байж ангууд эргэтэй хөхтүүд ирнэ. Аа тий ингээд тий ингээд эргэтэй хөхтүүд ирэнгууд бид ингэж бүжиглээ. Нөө тийм үү. Садахгүй нөө. Албаар марцсан юм шиг байна. Шиг амар кринж цаа одоо бодохоор тэр нөгөө доржоо маржиг эргэдэг санаж. Манай байрны доржоо үзчихвэл хаа. Аа суудаг. Аа сууж мод идэг. Тийм үү. Тийм бэ сууж мод идэг нэг юм. Доржоо гэдэг. Тийм. Би яс одоо ер нь штэ миний memory ажилд орох хүртэл memory амар бага байгаа. Яа чи бүүе. Намаа заад байна. Хүй хацчлахгүй ш асууга бити тоорой. Нач тоохоор. Гуйд бол. Гуй бити долоо чи. Тэгээд бит хоёр ямар ч гэсэн анхны подкаст юм чинь жоохон өөрсдөө танилцуулж дасгсан маягтай тийм vibeтай хий гэж бодож гин. Тэгээд дараа дараагийнхаас сайхан яриад мэдвэхтэй. Энэ долоод байна. Тэгээд та нар бас асууга бити л да. Ингээд нохоод долоож байгаа нөгөө хайрлаж байгаа гэсэн үг. Ер нь бол тэгээ нөгөө энийн зогсоочхоор гомдчдаг гэдэг үг нь тэгдэв. За тэгээ долоогоо шүүж та. Манай муур одоо Долоолгын завсарлага аваад. Хоёулын бүтээлэгтэй олмор юм уу? Гоё бүтээлэгтэй. За нэг тийм тэгээд бит хоёр сая орж ирчээд ийм юу хийсэн дээ. Юу лээ? salted coffee хийсэн гоё алт юм байна. Одоо Монгол тийм salted coffee гаргадаг кофе шоп болчихлоо. Тийм. Гэснээс бид хоёр юу яа дээ. Хин гэрээсээ ажилладаг. Кофеин дуртай. Кофе шоп хийх дуртай хүмүүс. Тий. Тэгээ бид хоёр өнөөдөр хоёр шинэ кофе шоп турсан тий. Чи тэгтээ урд нь тэр хоёул орж ирсэн ороогүй. Нэг фейлцэн гэсэн штэ орох гээд. Бид хоёр тэр 120 мянгатын house гэдэг рүү ороод тэгээд beauty secrets кофе шоп орж ирсэн. Тэгээ хоёулаа тэггүй газар байсан. Тэгээ тэрийг миний влогнаас үзээрэй. Нөгөө чанал хоёлаа өөр энэ кофений жорыг бас влогнаас нь үзээрэй. Тийм. Тэгээд хоёлаа чинь өөр чанал нээж байгаа тий. Тийм бид хоёроо тусдаа одоо YouTube аккаунттай болж байгаа. Тийм. Тэгээд бид хоёр энэ чаналаараа гоё сайхан тийм мармар хийгээд гоё амьдрал яриад сонирхолтой сэдвүүл яриад Тэр бүр амар тэгэж нөгөө нэг ач холбогдол өгөөл өнөөдөр тийм ярина гэдэг юм биш. Ерөнхийдөө жоохон чил маягаар. Тэгэд өөрснийхээ ярианы хэрэгцээг хангах зорилготой тийм. Ярианы хэрэгцээг хангах зорилготой. Тийм. Тэгэл ер нь миний хувьд бол бас би ингээд гоё socialize одоо нөгөө намайг бас одоо зөндөө олон жил үзэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүс бас ер нь нөгөө Мишель ер нь ямар хөө юм бол гэд бас бодож иж магадгүй гэд тэгээ би ер нь ингээд ярьж бас өөрийгөө жоохон илэрхийлээ одоо өчнөө л жил өөрийгөө зүгээр чимээгөө харууллаа гэж бодоод би болохоор нөгөө подкаст хийхээсээ гэж аягүй хүсдэг. Тэгээ яг нөхцөл бололцоо таарахгүй, хамт хийх хүн таарахгүй.
Гэсээр өнөөдөр нэг юм зоригтой юм шиг уулзчихлаа тий. Тэглээ. Бид хоёр тэгээ за 5 минутын дотор үйлдэл хийхгүй болохгүй байна гэхэд би ч найгаад. Яараа да. Тий. Гэтэ би ингээ сүүлд ингээ подкаст хий гэж бодоол исэн мөртлөө ингээд ажил болохгүй байгаад тахаар ингээ хүн ингээд ядсан шүү дээ тий. Нэг хийсэн ажлаа хийхгүй болохоор нэг өөртөө жоохон дургу үрдэн шүү дээ. Тэг ингээ өөртөө итгэж гэсэн тэрийг дагаад ингээ буурдаг. Би ямар муухан бэ? Тий. Бис дарчаагүй юм аа гэж бодлоо. Тий. Тэгээ тийм болохоор жижигч бай, томч бай нуу ямар нэг юм ингээд нөгөө өөртөө амлсан юм аа хийж ингээд нөгөө өөртөө итгэлтэй болдог болохоор тэгээд энэ дээр нэлээ алдаад өөрийгөө жоохон ингэдсэн юм аа зүхэдсэн гэх юм уу. Тэгээд за зүгээр ихлээ мэдээж ингээ намайг хайрлах хүмүүс байгаа. За хайрлахгүйсэн ч яг үг гэхгүй болоо хайрлаарай. Тэгсэн чинь юм шилтэй хажууд ямар охин ороод гараад ирвэг намайг хөвчлээд байлаа. Ой, би бас болохгүй шүү манай найзыг. Тийм тэгээд бит хоёр тийм урт хугацааны найзууд байгаа. Гэтэ бүр тийм амар дундаа орсон найзууд бас биш те. Хоёулын нас бид хүрснээс хойш бит хоёр ер нь жоохон хоёр талд ингэж туслаа байсан гэх юм уу? Тийм. Тэгээ нөгөө бүр харьцаагүй мөртлөө хизээч одоо хай гэдэг нөгөө найзуудад штэ. Яг тэртэй хоёлаа. Тэнгүүтээ уулзахгүй одоо хэдэн жил болсон ч гэсэн ирээж уулзахтаа ямар ч юм юугүй нэг awkward юм байдаг тий. Тэгэл би ингэсэн чи тэгсэн үү гэж хамаагүй ярьдаг. Би юм ярьчвал энэ яах вэ гэдэг юм бодлогүй гэх юм уу? Тий нөгөө угаасаа тэр тэгт юу аха хоёул нөгөө жоохондоо фильтргүй хөөрхөн бахтаа ингээд уулзсан болохоор одоо яаж чарсан нэг ингээд жоохонны үе санаанд ордог. Нэгэндээ итгэцэн тий. Тэрнээс өмнө саяхан дөнгөж танилцсан бол өнөөдөр бол подкаст хийгээд байж байгаа байх. Бас бодно шүү дээ одоо яа надад их сургууль тий хоёулаа их сургууль чинь бас адилхан шүү. Тий хуршууд. Тийм бит хоёулаа Монгол Улсын их сургууль төгссөн. Чи юуны анги бол? Улсын харилцаа. 5 дугаар байр, би 4 дугаар байр. Санхүү эдийн засгийн анги гэхэд тий хуршууд гэх юм уу? Дахиад сургууль нь хуршууд. Тийм сургууль нь бас хуршууд. Яаж агаад мөст орсон чи? Тэгээ сургууль яасан бэ гэсэн чи манай аав хуульч. Тэгээ манай аав хуульч намайг хуулиар сургана гэд ээж болохоор манай охин тийм хатуу хүн биш, тийм характертай биш, тийм болохоор хуулиар сурахгүй гэдэг хоёр жоохон мар гэд. Тэгээд тэр хоёр яг маргааны голд нь авчирсан юм олон улсын эрх зүйг байсан байхгүй. Тэгээ олон улсын эрх зүйгээр сурна гэд сургуультаа орсон чинь тухайн жилээс нөгөө систем өөрчлөгдсөн. Олон улсын эрх зүйн хууль руугаа орсон байгаад. Тэгээд орсон чи яг олон улсын харилцаа гэж тараал тэгэл сурсан. Чи бас өөрөө бас сонгосон юм байна тий. Та өөрөө сонгосон гэх юм тааш. Нөгөө яг аав ээж хоёрын маргааны голд нь авчирсан л мэрэгжил сонголт. Тэгээд манай найз болохоор 10 жил нь Пилханов тий Орос сургуульд сурчсан. Чи чинь 7 болно л. Тий. Багасаа бүр төслөө сурсан шүү дээ тий. Би мэрэгжлээ яаж сонгосноо ярьж хөө. За яа энийг сонсчоод тий уусаа 10 жилдээ маттай аягүй сайн байсан шүү дээ. Тийм угаасаа олон тгийг төгссөн. Мат гээл ер нь бодож исэн байхгүй юу. Гэхдээ би ингэсэн. Яг мэрэгч яана энийг ээж мэдгүй ээж магадгүй энийг ээж сонсох. За яг хөө. Гэтэ надаас ингээ хүүхдүүд бас ингээд ер нь мэрэгчлээ яаж сонгох уу гэж асуугаад байдаг. За тэр надад амар хэцүү санагддаг. Ингээд мэрэгчлээ сонгох ч амар хэцүү шттэ. Ингээд юмд ингээд тууштай явах. Одоо амьдралын дараа замаа засч ийна л гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд тэрнээс гадна мэрэгчлээ чи ингэ сольж болох байхгүй хизээч хамаагүй. Тэгэхээр нэг тийм надад бас нэг serious зүйл биш санагдав юм уу? Санагддаггүй. Serious биш юм шиг санагдав. Би бол сэргээр юм байна тийм үү. Тэгээд би ингэсэн мэрэгжил сонгодог өдөр нь би сургууль дээр байхгүй заяа. За. Тэг ингээ манай нэг найз яг 2 дугаар курст байхдаа мэрэгжил сонгосон шүү дээ. Тий. Тэгсэн чинь ингээл манай найз хөөе мэрэгжил сонгох өдөр болоод энэ чи хайчих гэл надад залдаг байхгүй. Тэгсэн чи би тэнд нь очиж за би очихгүй чи өөрийнхөө орох байгаа ангид намайг бичүүлчих. Наа чи бүр арай баялдуу. Тэгжсэн. Тэгсэн чинь санхүү эдийн засаг гэдэг хамгийн одоо boring бөгөөд хэцүү гэх юм уу? Тэр дундаа тэгжил яригддаг байсан. Би яг хэцүү байсан үгүйг мэдэхгүй байна. Тэгээд 20 идэх хүүхэдтэй. Яг тийм ангид орсон байсан. Тэгсэн чи санхүү менежментэд болохоор ер нь ихэнх хүүхдүүд ороод бас ялгаатай юм уу тий? Тийм. Тэгээ санхүү менежмент нь арай фан маань бас юм шиг байлээ. Тэгээд сэз гэдэг ангид орсон байсан шүү. Тэгээ би бол өөрөө сонгоогүй.
Наач ихтэй мэрэгжил сонголт юм бас арай өөр төвшний сонголт байна тий. Харин тийм. Чи хаа норх намайг бичүүлчихээ. Тийм. Гэтэ надад одоо харин мэрэгжил сонгоход амар хэцүү санагдаад байдаг. Одоо нэг хүмүүс яаж сонгох юм бол тий одоо ингээд яг одоо бол бас гоё юм болов. Яг ямар ажил хийдیں, хийдیں. Одоо би яг ямар төвшөнд хүрч чадахын тэр сонгосон мэрэгжлэрээ гээд ингээд бодож байгаад орох байхаа. Судалгаа хийх нөхцөл бас сайтай тий. Тийм. Би бол өстө таг харах байсан. Би болохоор бас өөрийнхөө учрыг олохгүй. Би бол багасаа юу хувц дизайн ч юм уу тиймээр явна гэж мөрөөддөг гэсэн чи манай бас шоу бизнесийн амьдрал хэцүүгээ тухайн үеийнхэн сэтгэлээр одоо л арай өөр болчиход байгаа шүү дээ. Тэр үеийн сэтгэлээр нөөгээд тэгээ өөрөө өөртөө яах учраа олохгүй гэжсэн чинь аав ээж хоёрын хэрүүл дундаас за энэ юм байна гэж гаргаж ирсэн мэрэгжил. Ингээ гоё хасаа харууллаа гэдэг байна чи угаасаа 100 тэглээч одоо бити тийм хөвшин комеди хийдэг гэхгүй яана. Хөвшин биш ээ. Одоо ч угаасаа ингээл жижиг юп өмсөх чи хамаагүй үстэй тий. Энэ угаасаа шорттой. Тийм шорттой. Алсаас нь шорт гарч ирнэ. Одоо төсөөлөл нь одоо манай подкаст яг ямархуу хэмжээнд хүрээд яаж явах болмол гэсэн нэг тийм төсөөлөл. Тэр нөх хөрхөн хүмүүс юм чи хөрхөн явах. Дотроос бас гаднаас. Өвтөр өөсөө мөхийн орд хоёлаа. Тийм шүү дээ. Хоёул маргааш төрсөн чинь дээ. Тийм. Тийштэй. Энэ чиний өөрөө чинь төрсөн өдөртөө өгж байгаа бэлэг юм шүү. Подкаст өөрийгөө давн дилж байгаа нэг. Үгүй мөш. Үгүй би өөртөө тийм бэлэг өгмөргүй байна. Чи ямар бэлэг өгмөр өөртөө? Тэгвэл нэрээ ямар бэлэг өгмөр? Чи энэ төрсөн өдөрөө хоёул миний 20 талахгүй тийм бид хоёр төрсөн өдрийнхээ төсөөллийг эсвэл нэг юм төсөөлөлтэй талаар ярий. За тэгээ маргааш минь төрсөн өдөр болно. Тэгээд мэдгүй би энэ жил болохоор нэг юм гоё юу байна. Хүлээх юмгүй гэх юм уу? Хүлээлт багтай. Тийм ямар ч хүлээлтгүй юм тайван төрсөн өдөр анх удаа болох юм шиг санагдчихэв. Яагаад вэ гэхээр өнгөрсөн жилүүдэд би ингээд дандаа төрсөн өдрөөрөө ингээд ганцаараа биш. Байнгут ингээд цаанаасаа л хүлээлт үүс хин нэгнээс хүлээлт үүсгээ тийм байдаг байсан заяо. Тэгээд тийм болохоор одоо болохоор яг ингээ гав ганцаараа байгаа болохоор би зүгээр гоё тэр өдрөө ингээл гоё enjoy-дол. Уул нь амар мөнгөтэйсэн бол гоё сайн дурын юм хиймэрэн. Данч мөнгө. Сайн дурын юм хийх хэмжээнд мөнгөтэй олоог байна гэдэг. Тийм үгүй нэрнгэсээ тийм. Тэгээд тэрээ дараа жил нэг яг жилийн дараа гоё мөнгөтэй олчвол хоёлоо төрсөн өдрөө дундаа хийж агаад гоё юу хийж болно шүү дээ. Хөрхөн асрамжийн эсвэл нохооны юу юм ч юм уу шэлтер ч юм уу тэнд гоё яаж болно шүү дээ. Тэр бол амар гоё санагддаг надад. Тэгснээс би одоо нөгөө ингээл найзуудыгаа урьж мурайл хийдэг төрсөн өдрөө шүү дээ. Одоо тэр жоох сонир санагдаад би хийж байгаагүй гэхдээ амьдралтаны удаа хийнэ гэж боддог. 30 насаараа юу? Харин сая 29-т одоо би 29 хүрнэ. Тэгээд 29 насны төрсөн өдрийг тэгж хий гэж бодсон чинь яг санхүүгийн өвч болон ментали гэх юм уу одоо тийм зоригтой арай болов юм санагцаа. Одоо жишээ нь өөрийнхөө хүрээллийн олон нийт одоо шүү дээ. Тэнгүүд би тэр өдрөө миний баяр гэж enjoy чадахгүй. Тэр яана ганцаарч байгаа болоо яна энэ хэд маань одоо яаж байгаа бол ингэж байгаа л гэ би нэг олон фракцийн үнийг нийлүүлчихээр тэр хүмүүстэй санаа зовоод өөрөө тайм бич чадахгүй юм санагдаад байна. Төсөөлчихсөн. Тэнгүүд тэр хүмүүсээ i5-ыг хангахын тулд би өөрөө ингээд юу яах гэдэг юм шиг. Төрсөн өдрөө ийм тухтай хийж чадахгүй юм санагдаад байна. Тий. Зүгээр яг нэг нийлдэг хэдхэн настай ч юм уу тийм байвал тэр хэд маань угаасаа нэгнийхөө учрыг олцсон юм болохоор тоохгүй баг. Түүнээс олон талын хүмүүсийг дуудах хэрэгцээ байдаг болохоор арай энэ жил биш юм байна гэж. 30 насны төрсөн өдөр огтол хий. За яг уу тийм би тэгтээ ингэж боддог заяа. Олон хүн хэрвээ тийм цоглуулж моглуулах төрсөн өдөр байвал тэр угаасаа нэг өөрөө тухтай байх гэж хийж байгаа төрсөн өдөр биш заяа. Ингээд хүмүүст ер нь жоохон хийж байгаа төрсөн. Тэгж санагдаад байх юм надаа. Тэгж бодож байна чи. Надад зүгээр яагаад тэгж хийж байгаа гэхээр хүмүүс одоо өөрснийхээ зав цагийг надад зориулж өнөөдөр ирж байгаа юм биш үү? Хичмээр байгаа зү. Тэнгүүт бас ийм дараа нь нэг ийм олонний бэлгийг нэг дор харж үзмээр байгаа байхгүй.
Тэгвэл ч одоо олон ирэхээр олон төрлийн бэлэг ирнэ шүү дээ. Тийм. Тэгэнгүүт ингээд нэг доор одоо орон дээрээ жишээ нь ингээд тэр чигтээ бэлэгтэй ч юм уу те. Тийм юм харж үзмэр санагддаг. Ингээд арай материал өгөө. Та нар битгий шүүгээрээ за би зөвхөн миний дотор байгаа хүний хүсэл шүү за. Тийм шүү дээ тий. Үгүй яагаад болохгүй юм. Хүн бол үгүй би болохоор тийм. За би болохоор заяа. Хэрэг тийм олон хүн цуглуулсан юм хийх юм бол би ерөөсөө тэрэнд оролцохгүй. Тэр партинд. Яагаад? Үгүй юу. Зохион байгуулалтанд оролцохгүй. Ингээ одоо миний нөхөр болох ч байгаа хүн надад мэддэхгүйгээр миний хайртай хүмүүсийг уураад тэг газар зохион байгуулад тэгээд би ингээд гоё зүгээр л хоёулаа хамт хоол идэж байгаа юм ч юм уу гэж амар романтик юм уу. Гэтэ энэ бичлэгийг ирээдүйн нөхөр нь үзэх байх. Тийм тэгэнгүүт би тэндээс бол би амар гоё юм хайрлуулсан мэдрэмж ах юм шиг надад санагдаж байна. Тэснээс би ингээд хүмүүсийг өөрөө залгаал миний төрсөдөр ирээрээ гэхээс би амар ингээд ичинж гэх юм уу эсвэл ингээд чиний юм биш л санагдаад байгаа юм байна шүү дээ тий. Тийм нэг юм би биш юм шиг санагдаад байна юм. Би нэг тийх тийм Тэ хөндлөнгийн үнзээ би зөвл бүр гоё юм байна тий. Тийм байна. Тэ ингээл манай нөхөр хажуус. За ингээ амар фантаси тий. Тэгээ яг бодож л зөвлөлтэй. Тийм төрсөдөр бол надад гоё санагдчих. Маргаашийн хувьд болохоор тэгэл single юм чи тэгэл яг л өдөр шиг яг ингийн өдөр шиг л байх бах. Гэтэ би угаасаа урд нь ерөөсөө тэгж төрсөдөр амар сүртэй бүртээ хизээж хийж үзэж байгаа болохоор. Чи ингээд төрсөдрөөрөө яагаад ч юм ингээд амар гонилж мэнгэлдэг юм. Би бүр амар гонилддаг шүү дээ. Би бас тэгдэг. Би яад гонилддаг ярихгүй. Ер нь миний төрсөн өдөр алгаа хамгийн гонигтай өдөр гэдэг. Тэгээд одоо ингээл төрсөн өдөр төгөхөр нэг цаанаасаа excited болоод ингээл амар гоё юм тогтлол тий удахгүй миний төрсөн өдөр алах гэж байгаа гэж тий гээд байгаа мөртлөө яг төрсөн өдөр хизээч миний хүлээлтэн төрдгөө. Тийм болохоор наан нөөртөө амар юм юу тавьчихна. Хүлээлт үсгчэнгүүтээ тэр өдөр нь угаасаа миний хүслээр болохгүй учраас би тэгэл үлддэг дандаа. Яа би надад буруу шаарал үүлээл нөлөөс гараал бараг хүн болгонд гомдмаар санагдал тийм болохоор миний төрсөн өдөр болгон хамгийн гомдтой өдөр өнгөрдөг. Тэгээд нэг ийм юу юм бэлээ. Нэг шалтгаан нь юу гэхээр бас бага байхад эцэг их нэг тийж тэмдэглэж өгдөг байсан. Тэгэнгүүт манай эцэг их өөрснөө бас төрсөн өдрөө нэг тэмдэглэдэг хүмүүс биш аахгүй. Тэнгүүд өөрснөд нь төрсөн өдөр гэдэг өдөр нэг чухал биш болохоор бид нэрийн адилхан тэмдэглэж байгаа байхгүй. Тэгээд яагаад ийм ороод байгаа вэ гэхээр багаас мэл тэр өдөр гоё байгааг болохоор хүн болгоно одоо гоё өдөр байх хэрэгтэй адил миний хувьд тийм гоё өдөр биш гэдэг. Тэнгүүд нөгөө талаараа одоо ийм гоё юм хүсээд те хүн болгон хүүе төрсөн өдөр юм маа ингээ бэлэг гэд тийм хүсээд байгаа мөртлөө яг тийм нэрхээр хүлээж авч чаддгүй амар тэнэг санагдав. Яа бити надаа минь төргөөсөө бити бэлэг өгөөсөө гэдэг заа. Амар тийм юм байна. Би бас яг тийм баг. Тэгэхээр харин хоёуланд нь яг ингээд хүн хоёуланд нь өөртөө одоо зохицуулахгүйгээр хүн хоёуланд тийм юмар тэггүй л олвол өөрснөө яг энэ надад их гээд андаа гэвэл амар тэнэг санагдаад ингээд цухтмар санагдаад. Тийм. Хоёулаа тэгвэл тэргээр адилах юм. Канцер болохоор тэгдэм болов уу? Мэдгүй мөлийн ортоо тэгдэг үү? Тийм та нараас тэгдэг үү? Гэтэ би бас хүмүүсийг нөгөө төрсөн өдрөөрөө болохоор гонигддаг гэл бас нилээ хийддэг гэж сонсож ирсэн. Хүмүүс юу бас тэгдэм шиг л. Гэтэ би бас нөгөө талаараа дүүл хоёлаас ингэдэм байх. Ингээд төрсөн өдрөө болж ийн гэл ингээл юу ч болсон гэл гой хүлээж авдаг хүмүүс. Тэрэнд хүмүүс гой санагддаг тий. Эсвэл юмыг нөгөө хөнгөн хүлээж авч чаддаг хүмүүс болохоор тийм биш магадгүй. Хоёлоо ч ингээл амар гүн ер нь жоохон дип штэ. Тэнгүүт ийм юм хөнгөн хүлээд авчих юмыг дипч хүлээж аваад өөрснийгөө бүр зоогаад идэх гэж магадгүй. Тийм тий. За тэгээ төрсөн өдөр бол тийм байна. Тэгээд надад маргааш бүр ямар ч план байхгүй. Гэхдээ би уг нь гоё кейк хийх амар дуртай. Тэгээд гэртээ овентэй байсан бол би өөртөө кейк хийгээд гоё тэгвэл бас гоё өнгөрөх юм болов уу гэж би бодсон даа шүү. Тэгээ овен болохоор. За тэгэл төрсөн өдөр юм болж амж хоёулынх нь бичлэг хийж байгаа өдөр бас play time-ын 3 дахь өдөр байгаа. Тэгээ play time-ын талаар. Тэгээ. Тэр яг өнөөдөр play time хийхгүй гэдэг. Play time явахгүй подкаст хийж байгаа шалтгаанаа өөрөөсийнхөө өнцгөөс тайлбарлая. За чи яагаад би болохоор ийм том талбайд ингээд олон хүн шамбарлцсан орчинд
ингээд дургу гэх юм уу? Бүр байж чаддгүй модгүй бол биш. Зүгээр юм дургу юм тохгүй. Юу нь тохгүй болгодог. Ийм бэрхцэлсэн, шамбарлцсан юм даа дургу. За. Тэгээ яг сүүлийн бикүү. үгүй яг тийм биш. Зүгээр л дургу. Юм тохгүй байдаг. Тэнгүүт одоо нөгөө нэг юу идэв штэ сүүлийн play time чинь том талбайд болдог болсон гэл бид штэ тэнгүүт нэг бодлын бас ингээд нэг дор олон юм болж байгаа штэ тэнч нэг артист тэнч нэг DJ гэл ингээл олон юм ингүүт би нэг гоё юмнаас нэгтэлтэн байж байхдаа нөгөө талд нь гоё юмнаас хоцроод аим санагдаад стресстэй байдаг. Тийм үү? Тий. Одоо би өнөөдөр энэ Morning Star дуулж илаа гингүүт ингээд сонсож яхад цаана team артист байгаа гингүүт яг уу яг юм бол энийг enjoy тусдсан болов уу гэх юм болов уу гэд тэгээд яг одоо үзэж байгаа юм а enjoy хийж чадахгүй. Ингээд наа тийм олон талд ингээд гоё юм болоод байгаа санагддаг. Тэгээд чи тэгвэл play time-аас өөр юм дээр тэгдэггүй. Өөр юмыг сайнстай анзаарч байгаа юм. Гэхдээ энэ нөгөө юу идэг гэсэн юмнаас хоцрох гэж байгаа юм шиг төгсөх юм гэдэг гинэ. Юмнаас хоцроод байгаа юм санагддаг. Одоо эмэгтэн төрсний дараа ийм нөгөө үеийнхээ хүмүүсээс илүү ингээ хоцроод байгаа юм санагдаад. Тэрнээс олж айгүй стресстэй гинэ. Kinda тэрний нэг жижигхэн үйлдвэр юм санагдаад. Тэгээд одоо монголч айгүйх тоглолт талдуулсан шүү дээ. Би бас тоглолт үздэг. Тоглолт үзэхээр яг нөгөө нэг том талбайд олон шамбарлцсан хүний орчин гарч ирж байна. Чи тэгээ яаж зүг ороод иттий? Баарчин жижиг орчин байхгүй. Нэрээ хүн болгонд хийж бодож байгаа. Ягаад бааранд тэгэхээр зүгээр идэв ингэж. Баарчин болохоор угаасаа DJ нь явж гин үү явж гин. Тэгээд ийм зүгээр нэг орчинд юу яагаад байгаа байхгүй. Нэг ийм жижиг орчинд олон шамбарлтад байгаа байхгүй. Тэгэнгүүт тоглолт чинь хүрээлэн налах малах гэдэг ийм том задгай талбайнд олон хаалгатай олон хүний очор гэдэг чинь сүүмөгийн очор чинь нэг ийм 10 20 хүн ихтэл 20 хүн байгаа шүү дээ. Тэгэнгүүт тоглолтын очор хэдэн зуун хүний очор гэдэг ч юм уу. Тэнгууд play time очоод main stage дээр хөөрхөн залуучууд ах чи wall дээр бас хөөрхөн байгаа. Аль нь хөөрхөн залуучууд вэ? Тэгэл тэнд миний crash авч гинэ. Тэнд just crash ани хайчгүй. Нэжис сонирхолтой тий. Тийм шалтгаанаар чи бүр enjoy-тгаас илүү зовчих юм шүү. Тий. Өмнө play time нэг 2 3 удаа явчихсан. Тэгэхдээ нөгөө нэг гадны cigarettes after sex лөө тэр ирэхэд би шамбаарлалтай дайнгууд нь стресстэй. Тэгээд зүгээр бүрийтэй идээд сууж сонссон байдий. Хүмүүсээс хол гих мэтчлэн нэг тийм юмтай. Чи яагаад? Би машингүү. Машин барьж чаддгүй юу? Тийм. Машин барьж чаддгүй. Тэгээд тэрнээс гадна миний жил болгоны play time юм сонирн болдгоо. Ямар. Ингээ хүмүүс амар гоё болоод идэв штэ. Тий. Би ягаад чи ингээд юм бас яг нөгөө төрсөн өдөр шигээ ингээд юу юм бэ? Ингээд надад амар гоё байх хэрэгтэй юм шиг санагдаад идэв байхгүй юу? Очингууд ингээд expectation юусоо хүрдэггүй гэх юм уу? Үгүй ингээд миний л expectation шүү. За тэгснээс ингээд play time яа болдог гэж ярьж байгаа биш. Зүгээр би ингээд амар юм гоё одоо нэг 3 найз ч юм уу яг гуруулаа дандаа хамт яваал гоё ингэж мөнгөл надад амар гоё санагдах. Гэтэ би ерөөсөө тэрийг experience хийдгүү дандаа л ингээд очингууд нөгөө хөгжим сонсох гэж очиагүй юм шиг санагдаад идэг би. Тэгээ би бас нөгөө ингээд өөрөөр асруудаар гоё юм болдсон шүү дээ workshop энэ тэдэрт юус орж үзэж байгаагүй. Тэгээл зүгээр очингууд ингээд ягаад чи мэдгүй зүгээр арх ухаал тэгээл нэг бүжгэлсэн болоо яг бүжгэлж байгаа хөгжим сонсож байгаа хэсэг нь тэр хэсэгтэй амар гоё л доо. Гэтэ нэг тийм яг юм гоё enjoy бүрэн бүтэн enjoy хийж үзэж үзэг болохоор тэгээд энэ жил үндсэн. Тэгээд тэрнээс гадна бас нөгөө машингүү. Тэгээд машингүү болохоор хол болдог болсон. Тэгээд хүнээс хөө чи явах уу би явах уу гэж асуух надад амар ядаргаатай санагдаад. Тэгээ хүнтэй хамт явчихаар за хизээ харих уу гэж бас бодоод стресстэй гэж бодоод. Хүмүүс play time явахаар амар гоё зурнууд хийдэг шүү дээ. За зураг авах газар ихтэй. Тий. Тэнгүүт нэ хүмүүсийнх гоё зурнууд арцсан байдаг шүү дээ. Тий. Тэнгүүт би зураг авахлахаар жоохон хичээд идэг. Тэнгүүт дараа нь ингээд зураггүй болоод зураг хиймээр санагдсан гот зураггүй байдаг. Тэгээ өдрийн цагаараас очиж үзээгөө тэр өдрийн цагаараас гоё юм шиг үлээ. Тэнгүүт ингээд юм гоё юмнаас дахиад хоцорсон юм санагдаад.
За ер нь өрдөөс л хоцрохоос л яагаад байгаа юм бэ шүү дээ. Цохол байгаад байгаа юм тий. Тийм юм байна. Маш Тэгээд их хэцүү юм. гэртээ зүгээр тухтай ингээд кофего нөө, номоо уншноо тий. Тэгээ бэжсэн нь илүү амарсан. Тэгээд өчтөр би өөрийгөө баярлуулж массажинд орсон. Гэтэ ингэсэн үг наа чинь хоцрохоос айж байгаа болохоор зүгээр тэр юм хийхэ болоод шууд шатдаун хийчихэр чи бүр хоцорсон юм санагдахгүй юм. Үгүй. Амар сайн үгүй. Өөрийгөө тэгэж стресс зүйлж нөө төгсөлтөө ихсэж яхаар зүгээр л болчих гэж боддог гэсэн. Ажимас сонирхолтой л юм. Ингээл за нэг ийм хоёр өөр шалтгаанаар playtime Битэг шиг хүмүүс байгаа ах уу тий. байгаа хөө. Машингүй хүмүүс зөнд байгаа. Нэрээ манай та Мишельтийг мэддэг хүмүүс нь бол нохотой гэдэг мэдж байгаа. Би бас мууртай. Битээр нэг нохоо нэг мууртай. Тэгээд дараа нь аль нэг подкастаа манай тэгээд манай мууртайгаа танилцуулнаа. Тийм тэгээд бит хоёр ер нь бол одоо нөгөө Монгол подкастууд хийхэд чинь нөгөө өрөөнд хийгээд идэв шүү дээ. Тийм. Студид. Одоохондоо л ерөөс тийм бодог ба тий. Тийм. Хоёлоо зүгээр амар юм тухтай болохоор бит хоёр хаач хийж магадгүй. Yes. Гэртээ хийвэл бас гоё тухтай байд юм байна. Гадуур бас шинэ юм туршиж явахдаа хийдэг ч юм уу. Пикник хийж явахдаа ч юм уу тий. Тийм. Эсвэл ингээ шинэ кофе шоп битээр уусаа кофе шоп аягүй дуртай болохоор гоё тухтай кофе шоп байвал тэрэндээ хийсэн ч болж тий. Гэтэ залуучууд энэ 25 оны 100 ингээ харсан чи гадуур айгүй гоё газрууд нэгдэж чинь тэгээд шинэ газрууд амар гоё юм чанартай бас юм загварлаг одоо яг юм чон гадаадархуу стилтэй эстетик. Тийм. Тэгэхгүй ингээл урдын шинэ газар нэглэх гэхээр за гэл нэг байдаг л те байсан чинь бас хөөрхөн шинэ газар зөндөө гоё болсон байна. Тэгээ тэр нь надад амар гоё санагдлаа. Тийм. Айгүй юм шинэ газар ороод туршин штэ тэгэнгүүт за үнэхээр нөгөө нэг зарж байгаа бүтээгдэхүүн ийм гоё биш юмаа гэхэд орчин нь нүд баясгадаг ч юм уу тий. Тийм. Үгүй бол за орчин зүгээр юм минимал байлаа гэхэд идж уух юм гоё ч юм уу тий. Тийм. Ямар нэгэн байдлаар аль нэг юмд аягүй гоё ач холбогдол өгсөн юм. Тэр манай Мишельтигээс зарим нь мэдэхгүй ч магадгүй тий юу гэдгийг тайлбарлаа. Юу гэдэг Тийм штэ тий. Сайн бацхан одоо танилцуулах гэж байна. Би болохоор түрүүн хэлсэнчлэн эдийн засгийн мэрэгжилтэй. Гэхдээ мэрэгчлэрээр ирсэн ажиллаж үзээгүй. Тэгээд одоо болвол яг контент креатор хийж амьдардаг. Бараг 3 жил болох чинь үү? Тийм. 3 жил болох чинь мөнгө олоод бол 3 дахь жил рүүгээ орсон байна. Одоо Instagram, YouTube-ээрээ мөнгө олоод тийм тэгээд тэрийг ингээд тууштай хийгээд одоо 100% яг зөвхөн контент креатор хийдэг. Тэгээ бас зарим одоо Монгол би бас ингээд хүмүүстэй танилцсангууд контент юу гэдэг юм гээл контент креатор гэж хэллээ шүү дээ. Одоо ютубер ч юм уу бас хэлэхдээ би жоохон хичээж хэлнэ. За эн чинь яад бол юм шин. Тэгээ тэрнээс гадна яад чинь би хичээд байдаг. Хэлээсэй. Тийм үү? Яг нь Монголд амар гадных шиг хөгжөөг болохоор тийч удагддаг гэж юу? Магадгүй тэгээ мэдгүй ягаад ч энийг юм сони хичээд байдаг юм аа. Тэгээд гэтээ тийм ээ контент креатор хийх яг үндэ тийм ээ би гэдэг. Тэнгууд ингээ хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт нь тэгээд тэгж амьдарч болд юм уу те тэгж амьдраад чиний ингээд ганцаараа байр маяр те түрээсэлж мөрөөслээд ингээд ховцгонрынхаа мөнгийг олоод ингээд амьдраж чаддсан юм уу гэхэд амьдралын хэрэгцээж хангаж байна л гэдэг нь тий хангаад байх шиг л байна. Тий яг уу мэдээж хүний хүсэл бол хязгааргүй л дээ те гэхдээ яг болоо л байна шүү дээ тий. Тэг хүмүүс бас надаас тэгж асууж байгаа юу гэдгээ ингээд хөө тийм үү тэгж амьдрч болоод байгаа мó гэхээр бас нэг юм жоохон би эсвэл тэр их өөрөө хитрхи хүндэрүүлж байгаа. Хүндэрүүлээд байгаа хөө. Жишээ нь одоо монголчин YouTube монетайз хийхэд хэцүү гэдэг ч юм уу. Тэнгүүд хүмүүсийн толгонд нь буухгүй байх уу? Хоёул амар чухал юм хэлэх юм марчиж. Юу юм бэ? Тэр хоёулын single. Тийм ээ үдий 30 хүрч байхдаа бид дээр 30 хүрээгүй шүү. Арай хий насаараа 30 хүрсэн. Чи л хүрсэн баха. Би ч одоо наан сэтгэл зүгээ айгу бэлддэг шүү дээ ингээд. Ер нь жоохон насаа багаар ингээд нэмээд. Гэтэ чамд ингэдэггүй одоо 30 мөч хүрэх нэг тийм амар юм шиг санагдахгүй байна уу? Нэг тийм прешэр болохгүй л. Би бол тийм би бараг жил миллион яг 30 мөч хүрнэ гэл амар гэдгүү л байсан л да. Гэтэ одоо ингээд жоохон 30 руу төхөөд ирсэн юм уу? Тэгсэн чинь ингээд амар гоё юм. Өө тийм 30 хүрээ бас гоё юм шүү гэж. Нэг тийм сонсч ирсэн маа. Хүн танилцуулахдаа нэг юм дөрвөн ширхэг юм хэлжүүл хаалттай байдаг. Ингэдэг гинэ. Би ясна сонсч ирсэн. Өөрөөсөө танилцуулахдаа хүмүүст үлдэхэр юм хэлэх хэрэгтэй байдаг гэсэн.
За одоо юу болтгоо. бусдад хэрэгцээтэй байдаг юм гэсэн үг. За. Одоо жишээ нь чи өөрийн зүгээс бусдад юу өгч чадах юм тэрнийг хэлдэг гинэ. Тэнгүүт чи бусдад юу өгч чадах юм? Би юу та нарт Чи хоолны гоё жорд мор зааж өгдөө шүү дээ. Окей, тийм. Гэтэ яг подкастер. Энэ подкаст дээр яв. Би битээр нэг ганцаарч байгаа нэг хүмүүс амар хань болно. Тийм. Битээр шиг ганцаараа идэх ч юм уу, эсвэл гадаадд ингээ ганцаарч байгаа хүмүүст хань болж сонсдог нэг подкаст нь байхыг хүсэж байгаа тийм. Тийшүү тэр яг нөгөө ихэлсэн хамгийн бас том шалтгаануудын нэг. Би мэрэгжил олон улсын харилцаа тэгээд олон газар ажиллаж үзсэн. Ер нь нөгөө төрч бай, хувийнхч бай тий энэ хувь дотроо нэг бол хүнс нүрс тээвэр гэдэг ч юм амар олон газарт ажиллаж үзсэн. Тэгээд сүүлийн одоо 7-8 сар ер нь ремоут ажил хийдэг болсон, сошиал маркетинг хөгжүүлдэг. Контент бас креатор гэж хэлж болно. Гэтэ яг өөрийнхөө контент креатор биш, ажлынхаа контентуудыг хийдэг. Тэнгүүтээ юу яадаг? Бас кофе шоп хийдэг гэдэг. Тэнийг амар хэлээдээ. Ер нь л гэрээсээ ажилладаг гэсэн үг те. Тэвт хоёр одоо нөгөө зав цагтай тий цагт баригдаагүй учраас өөрснийхөө төлөө ингээд гоё нэг зүйлийг хийж үзье гэж бодоод хийж байгаа. Тийм. Тэгээд хамгийн гол нь үзэж байгаа хүмүүст бас таалагдвал гоё штэ тий. Тэгэхгүй хоёлаа тэгэл цаг заваад заран байж явж байгаа мөртлөө ингээл хий димий юм яриад суугаад тахаар бас хэцүү юм болов тий. Тэгэхээр ингээд та нар гоё хань аваарай. Хань аваарай. Тэрийг аваарай. Тийм үгүй нөгөө хань боллоосоо та бүхэнд. Тийм хань боллоосоо. Яг тэгвэл одоо шинэ миний кейс дээр би ингээд сүултээ сонсох малтахгүй байхгүй гэртээ. Ингээд ганцаараа юм хийх таландаа юм сонсдоо штэ. Тэнгүүд би болохоор дуу сонсдгоо. Ийм дандаа хүний яриа юм сонсдог гэх юм уу. Тэнгүүд ингээд сүултээ сонсох малтахгүй. YouTube-ээ ухаалаа гоё подкаст болтохгүй. Тэгээд жишээ нь англи хэл дээр ч юм орос хэл дээр одоо подкаст сонсож болж байна. Гэхдээ ялчвал монгол хэл дээр буугаад байгаа байхгүй. Миний хувьд comfortable байгаа даа гэх юм уу. Тэнгүүд за өөрснөөс тийм хэрэгцээтэй байгаа хүмүүсийн нэг нь болъё л доо. Тийм гэж. Өөрчн 30 насыг яриа гэсэн. 30 одоо удахгүй 30 хүрэх гэж байгаа филинг ямар байна вэ? Удахгүй ч шиг. Удахгүй шүү дээ 2 жил. 2 жил ч амар уу. 2 жил чинь нүдэ энэл нэхэд 2 жил. Болохгүй л. Тэгээ 2 жил. Амар 50 хүлээж авч гин үү. Гэтэ яг ингээд 30 одоо нөгөө 20 эдтэй гэж 10 жил явж байгаа шүү дээ. Гинт нөгөө 30-тай болчингууд амар эвгүй санагдах мэдээж ойлгомжтой. Нөгөө сурцсан. Яг нэг юм 1990-д гэж яагаад 2000-д руу орж байгаа юм шиг л тий. Амар санагдаж байгаа. Олон юм дээр өөрийгөө тайлбарлаад байх шаардлагагүй болж байгаа юм шиг санагдаж байгаа. Би болохоор ингэдэг байхгүй нөө он гарангууд шууд насаа нэмждэг. Яг төрсөн өдөр дээр нөгөө эморч ядчихад дахиад нэг насаар хөшөрчлөө гэж эморхгүй тулд би он гарангуудаа шууд насаа нэмждэг байхгүй. Тэнгүүт одоо жишээ нь яг юу удахгүй 30 хүрэх гэж байгаа юм шиг санагдаад. Тэгээ бодохны би одоо яг амьдралынхаа хамгийн гоё цаг үе мөчөд амьдарч байгаа санагдаж байгаа. Нэг юм independent те өөрөө санхүүгөөд ч гэсэн өөрийнхөө хэрэгцээгээ хангах чадамжтай. Би өнөөдөр юу идмээр байна, юу өмсмөр байна. Тэрнийгээ өөрөө хинээс ч асуулгүй, хинээс ч хамааралгүй ингээд авч чаддаг. Дээрэс нь чи өнөөдөр ингэж байгаа юм шүү гэх хин нэг намайг жааж хийхэд би тэрнийг нь энэ намайг жааж хийж ин да гэд ингээ хөнгөнөр хүлээж авах боломжтой энэ менталитай болцсон юм санагдаад байгаа байхгүй. Түнш өмнөөс нь бол яа аргуна чи ингээд энэ тэгээд байна энийг засаач ингэж тэгсэн бол яана би тэгээд таам байна яана гэл ингээл нөгөө айгаал тий одоо болохоор ярьж илээ дээ ингэж илээ дээ гэх нэг юм өөжөө тайвнаар хүлээж аваад байгаа санагдаад байна. Тэнгүүд дархлаатай болоод байгаа юм уу юмнаас ингээд хин нэгний шүүмжлэлээс ч байна уу моциклээр дурчтэй хин нэгний шүүмжлэл байна уу юу байна те хамаагүй жоохон өөрийгөө өмгөөлөх хамгаалах тийм дархлаатай болоод байгаа санагдаад. Ингээ хүн болгоны нөгөө том болох нас нь өөр яг тэдэн нас хүрээд том болно гэсэн юм байхгүй тийм. Хүн болгоны үзэж байгаа ухаарж байгаа тийм юмуд нь өөр үед нь ирдэг юм бэлээ. Тэгээ минийх бол яг би одоо л нэг дөнгөж нэг юм цахаас нь эхэлж байгаа гэх юм уу. Гэтэ би ч одоо
ганцаараа амьдраад яг биеэ дагаад шүү дээ. Яг гав ганцаараа амьдраад 2 жил өнгөрсөн бил 2 жил. 2 жил өнгөртөө хаа. Тэг контент креаторээр амьдарч болд юм байна. Надаас тийм асуулт асуу. Дахиж бити асуугаарай гэдэг. Дараагийнх төр гэхдээ нэр хүмүүсээс асуулт асуумаар ах юм бол хоёулаа инстаграмаар бичээд бид хоёр инстаграмны чинь тийм чамаас л их асуух хата намайг ч нэг асуухгүй. за ямар ч зэн тэгээд хин хинээсэн хамаагүй асуучаарай тийм асуугаад хариулаад бичвэл бас тийм гоё үзэгчтэйг илүү гоё тотон болох юм байна гэж бодож байна тий. Тэгээд өөр чинь юу асуух гэж лээ би сая. Тийм 30 нас бол гоё нөө л гэсэн шүү дээ. Ер нь л тийм гоё юм. 30 нас гоё. Чамд ингээд юу найз ямар ах хэвээр санагддаг вэ? Найз? Тий. Одоо хүн болгол найзтай штэ тий. Найз гэдэг юм одоо хүн амьдралын чинь аль одоо хэсэгт байна, аль бабалтай байна гэх юм уу? Чиний хувьд найз гэдэг юу вэ? Яг одооний хувьд тий, яг өнөөдөр чиний бодож байгаа гэсэн. Би бол ингээд анхандаа л юм байсан. Одоо нэг тийнейжер байх махтаа ч гэх юм уу. Найз гэж эмгтэй найз гэж нэг юм тоодгүй. Яг юм найз залуутай л байхад ер нь бол ингээд амьдрал болчдөг гэж нэг тийм сонин боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь сүүлд ингээд томроод бас ингээд сингл мингэл байгаад ирэнгууд найз гэж амар юм чухал яг эмгтэй найз шүү дээ тий. Амар юм чухал зүйл байд юм байна гэж бодсон. Гэхдээ амар хэцүү зүйл санагдсан. Яг юм жинхэнэ найзтай байх юм амар юм чухал хэрэгцээтэй. Гэхдээ тэрийг олоход амар юм хэцүү санагцсан надаа. Яагаад гэхээр ингээд мэдгүй эсвэл дандаа тийм яриануд байдаг болохоор ингээ хүнд итгэхээ болцсон юм уу? Яа тий ямар одоо ингээл яг найз гэж байдаггүй, хүнд итгэх хэрэггүй энэ төр гэл нэг тиймэрхүү амар яриануд өгдөө шүү дээ. Тэгээ би бол ингээд амар уг нэг итгэх гэж хичээдэг. Тэ ингээд найзлгой найзсан шиг л ингээд найзлал хамаг юмаа яриад тхийг хүсдэг. Эсвэл тийм би ингээд одоо зовж ивэл зовлонгоо яриад бас хитрхийн нөгөө хүндээ амар ингээд яагаад байдаг гэж магадгүй ингээд dependent болох гээд эсвэл бол бүр хүндий ийм дундын юм гаргаж чадахгүй болов гэж өөрийгөө жоохон анзаараад байгаа. Уг нь ингээд дундадлаж явбал амар юм эрүүл болох гээд байгаа байхгүй юу? Тий. За миний хувьд талаар ингээд найз гэдэг нь штэ юм лээ. Амьдралын салшгүй нэг хэсэг байх хэвээр. Ингээд 70 хүрч гинөө тий 80 хүрч гинөө одоо амьд байх цагта хүн найзтайх нь амар чухал юм байна гэдгийг би одоо эргэн тойрныхан ээж аав ах ич гэдэг ч юм уу тий ийм тийм хүмүүсээс найз гэдэг чинь ер нь байх хэрэгтэй юм байна шүү дээ гэж би бод. Түүнээс биш би жишээ нь найзгүй үйл яг үндэ надаа тийм юу гонхтой бахалтай. Гэтэ найзгүй байна гэдэг надад тийм хүнд асуулт шиг санагддггүй. Гэхдээ ийм би жишээ нь юм баггүй ингээд хүнд найзтай ч байна уу эгчтэй ч байна уу те sorry ингээд өөрийнх нь татны хүмүүс ч байна уу өөрийнх нь яг жинхэнэ асуудал ярьдгүй жинхэнэ проблем надад яг нүүр тулаад байгаа би хүнд юм ярьж чаддгүй яа тэгвэл би өөрийнх нь зовлонг тэр хүнд өгсөхгүй юм санагдаад байдаг. Одоо чинь өнөөдөр би амар хэцүү ментал амар хэцүү л гэж бодсон шүү дээ би ингээд айгүй стресстэй ингээд бүх юм ингээд хэцүү санагдаад тэр үедээ бишэлтэй надад хэцүү байна чи надад цаг гаргадаг гэдэг юм чидтгүй. Би энэ асуудлаа өөртөөгөө дийлэх хэрэгтэй гэдэг юм сэтгэхүйтэй гэх юм уу? Тэгтээ чи тэрх ёсгүй гэж бодож байна уу эсвэл чи тэрх ёстой тэгвэл уг нь гоё тэгтээ би чадахгүй юм гэж шилж байгаа юу эсвэл би нэг шаардлагагүй гэж боддог ер нь л. Жишээ нь хин нэгэн миний зовлонг сонсох шаардлага байхгүй. Яг бол энэ зовлон миний зовлон. Тэг хүн хэцүү цаг үе миний одоо өөрөө туулаад гарах хэрэгтэй зүйл гэж боддог. Тийм. Тэнгүүд одоо бусад хүмүүс ч юм уу заавал нөгөө одоо чиний хэлдгээр independent байгаад байдаг шүү дээ. Тэнгүүд чи миний өнөөдөр намайг хэцүү ахц чи миний яриаг сонссонгүй. Чи надад цаг гаргасангүй гэдэг ч юм уу. Найздаа би ер нь гондох шаардлагагүй гэж боддог. Болцсон. Тийм. Өнөөдөр хоёлаа уулзъя цаг байна уу гэнгүүт завгүй гэнгүүт за окей завгүй юм байна. Би тэр харах болчихлоо.
Тэр ханах болсон уу? Нэг ханах уу болоогүй л. Хоёрын дээдлийн Гэрэл гэрлийн хамтарч камер дараа нь гоё туршлагатай. цэник тусчдаг байсан. Тэгж боддог гэх юм уу? Тэгэнгүүт хичнээн найз ч гэсэн тустай бабалтай, тустай асуудалтай, тустай гэр бүлтэй тэрнийг респект хийх хэрэгтэй, хөндлөх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Заавалчгүй тэр хүний цагираг дотор оронгуудаа наа чи юм байна гэдэг. Ясгүй юм санагддаг. Тийм болохоор тэр хүн өнөөдөр надад зовлонгоо ирж яллаа гингүүд хэрвээ тэр хүн надаас зөвлөмж хүсч ивэл би өөрийнхөө өнцгөөс зөвлөнө. Хэрвээ зөвлөмж хүсэхгүй байвал сансаал өнгөрнө гэдэг юм. Тэгжиг мөртлөө надад тэр зовлонгоо ирж олно гэж байгаа мөртлөө би тэр хүнд зовлонгоо шаардлагагүй ч гэдэг. Ийм ойлгож байна уу? Тэгэхээр чинь ингээд чи найздаа зовлонгоо ярихгүй болохоор чинь найзд нь чамд зовлонгоо ярихаа санаа зовх юм шүү. Чи уг нь ингээд сонсгоод ойлгохмаар шүү дээ. Тийм. Тэгжиж ингээд юм гоё харилцаа үүсэх юм шүү. Ингээд юм жинхэнэ харилцаа гэх юм уу? Юм нандин харилцаа. Тийм нэг юм итгэл гэдэг юм амар чухал гэдэг шүү дээ. Итгэлийг яаж олох вэ гэхлээр ингээд би ингээд жоохон сонсч масаад ойлгож малгаад ингээд хариутай нэг юм жоохон зовлонгоо ярьж ойлгодог шүү дээ. Ер нь найзууд те. Тэгэхээр токсик юм уу үгүй юм уу? Үгүй хаа. Зүгээр хаа. Гэтэ миний хувьд одоо жишээ нь манай жишээ нь найзууд намайг өөрийнхөө яг жинхэнэ зовлонгоо ярьж байгаа гэж боддог байх. Жинхэнэ зовлонгоо ярьж ийн гэж боддог байх. Тэр жоо худлаа зовлонгоо яриад юм. Жинхэнэтэй. Гэтэ өнгөн гэсэн үг. Өнгөн. Ийм одоо олон хальсаалаа гэж бодсон шүү дээ. Сонгон шиг гаднах хоёр хальсыг гаргадаг юм уу? Доторх тэр олон хальсыг би гаргаж чаддаг. Чи тэгтээ тэгж үзчихсэн үү? Ингээд яг raw бүх юмаа гаргаж үзчихсэн үү? Үзэж байгааг угаасаа л анханасаа л тийм байсан үү? Би сэтгэл засалч дээр л бүх юмаа гаргасан баг гэж боддог. Тэнгүүд жишээ нь манай ихч бол миний хамгийн сайн найз. Тэгээд бүр багын 10 жилийн бас хамгийн сайн найз байгаа. Тэнгүүд ингээд тэр хүмүүст би бүх юм ярьдаг. Өнөөдөр жоохон хэцүү байна. Өнөөдөр би миний сэтгэл санаа жоохон тэмхэн байна. Дараа ярий гэдэг ч юм уу. Тэнгүүд сая тиймээ би үйлсэн. Ийм асуудлаас ингээд үйлсэн гэл болоо. Сэтгэл засалч яадаг вэ гэхээр нуудалцдаг. Ингээд яагаад тэгсэн те чи яагаад тэгсэн гэж бодож юм гэдэг ч юм уу. Тэнгүүд тэм хүнтэй бол ярьцдаг. Гэтэ чи бол ингээд найз чинь чамаас тэгтээ ингээд гоё түл чи яагаад тэгсэн гэхэр чи бол хааж маахгүй л ярих юм ш те. Тийм байж магадгүй гэж ярих. Гэтэ сүлтээ яриад байгаа юм ч болохгүй. Чи ойлгож байна уу? Би болохоор чамайг яг нэг өнцгөөс нь хараад иж магадгүй ингээд яг найзтайгаа ингэж бүрэн өөрийгөө илэрхийлж үзээгүй юм шиг байна гэдэг талаас нь хараад иж магадгүй. Би болохоор ингээд найзтайгаа ингээд хамаг юмаа ярьж исэн нэг тийм мэдрэмж авч исэн санагдаад байгаа байхгүй надаа. Ингээд бүр яг ямар ч юм хаалтахгүйгээр яг ингэж ярьж исэн юм шиг санагдаад байгаа. Би жишээ нь өөрөө маск зүүсэн гэсэн үг биш. Би тэр хүн тодлаа яриаггүй гэсэн үг биш. Зүгээр л ярих юмаа хязгаарлаж байна л гэсэн үг. Би жишээлбэл бас жоохон ирүүлээж магадгүй л юм. Өнгөн жишээ нь би тийм хүнтэй болцсон. Миний ажилт гэсэн тэр ажлын хүн гэсэн гэдэг ч юм уу. Зүгээр л нэг юм иймэрхүү юмнууд нь бол ингээд зүгээр л байдгаараа ямар ч юм худлаа зөвлөмөө ингээд гарч байгаа. Тэнгүүд яг дотор одоо төрж байгаа тийм хүнд хэцүү зүйлийг л гаргадаг гэсэн. За хоёлаа энэ хэсгийг тэгвэл үзэж агаад өөртөө сонсож агаад хүмүүст ойлгохтойр байна уу үгүй байна уу тий. Тэгвэл зүгээр юм шүү, ингэвэл зүгээр юм шүү гэсэн гоё одоо чинь шүүмжлэлтэй гэхдээ гоё шүүмж одоо юу хэмтэй гоё зөвлөмж тийм сайжруулж болохоор зүйлээ бол сайжруулах хэрэгтэй шүү дээ тий. Тэр эхний дугаар бол айгүй юм нөгөө нэг ил хул гэдэг ч юм уу нэг юм сул ээж магадгүй. Хоёлаа гэхдээ канцер уушлаар яриг чинь канцер болохоор шууд эхний юм дээр амар дипэрсэн шиг бас санагдаж байна да. Тийм ээ. Ийм хөнгөн биш. Тий, хөнгөн биш. Хоёр ерөөсө хөнгөн биш байгааз ингээд бус хүмүүсийг тань. Хоёлаа жоохон хөнгөн бэ. Одоо ингээд босч байгаа төрк хийгээд. Хоёрын гэрэл мэрл унтраад бас хөөх юм байна. Ер нь хоёлаа тийм амар хөнгөн байж чадахгүй бах уу? Тийм тий. Ийм фан юмны утга учирыг олох гээд байдаг хүмүүс болохоор нэг тэгж амар юу гарахгүй.
За яасан 3-7 ах нь чи тэр. Ингээд өдөр болгон юм сонсож байгаа ч тийм. Одоо чи өнөөдөр миний яриаг сонслоо. Үгүй бол подкаст сонслоо гэд ингээд юм сонсож байхдаа өөртөө хэр их юм авахын аваад гээхингээ чаддаг уу? Эсвэл зүгээр сонсоол өнгөрдөг үү? Авахын аваад гээхин гэдэг. Би бол тэрнгүү шууд ингээд миний толгой бүр ингээд яг хайцгалцдаг уу? тийм ингээд нөгөө юм англиад ялгаад хийдэг. Тийм. Тэгвэл их хүмүүс тийм болооч гэж. Үгүй хаа. Би бас тийм шүнтэй хэд таарчсан. За тэгвэл та нар бас наантай цаантай хүлээж авах гоё шүү дээ. Одоо том хүмүүс сонсож байгаа л үү. За тийм байна тэгээд хойлоо нөгөө нэг арай л хүмүүсээ санаа зовоод ингээд ойлгоорой гэж шиг санагдаад байна. Тийм үү. Тэгвэл ойлгохгүй байсан ч бити үзэлтэй. Тийм тэгээд уурлан байж бол үзэх хэрэггүй нөгөө нэг тийм тэгэл таалагдахгүй бол үзэхгүй байж болно шүү дээ. Тиймээс заавал үзээд уурлаад стресстэй ядж байгаагийнх ялангуяа Улаанбаатарт стресстэй ядж байгаагийнх өөрөө дурандаа бас нэг YouTube имжлэг үзсэн тэрний стресстэй тэгэл өстө жоохон стресс дуртай юм шиг л шүү дээ хүмүүс. Тийм үү би бол стресстэй дургүй. Надад бол үнэхээр таалагдахгүй юм байна. Би шууд ингээд өстө нэг алга болгож молгоод сонирхол төрөхгүй гэж шууд цэвэрлждэг. Хоёлаа дугаар алхан дээр орж байгаа эдэлж байгаа хэрэглэлийнхаа хэд юм бэ гэдгийг хэлж авах уу? Тэгээ тий. За тэгвэл тэгээд дуусах уу юм шигээ. Хоёул ингэ амар материалистик гэж бодох үү? Би уусаа жоохон материалистик ш. За материалистик хүн болгонд өмсөж байгаа эдэлж хэрэглэж байгаа хэрэгцээ байгаа тий. Тэрнийг л зүгээр нөгөө нэг хүмүүс сонирхолтой байдаг болохоор нь надад бас яг үндэ надад сонирхолтой гэдэг юм аа. Тэгээ би гэхдээ нэрээ тийм байна тий. Заавал үн гэхгүйгээр ингээ хаанаас бас ингээд гоё түүхийг ярьж болно ши. За тэгээ чамаас эхлэв. За чаасуу. Эхнээс л одоо эмгийн энэ эмэг болохоор би захиалж авсан. Энд чинь гэхдээ нөгөө харшил өгдөггүй болохоор би нөгөө төмрийн эмэг зүүжлэхгүй болохоор тэгээд ийм хөрхөн өдөр тутмын эмэг юу байна гэд харж агаад би нөгөө ээж эмэг зүүхгүй болохоор амар муу гэдэг. Тэгээд би бүр эмэггүй явж агаад нөгөө өмнөх эмгээ хайцсан. Тэгээд өдөр тутамдаа байнга зүүх юм эмэг. Би бас эмгээ ингээ солиод ээж чаддаг юм биш байхгүй юу? Яг нэг эмэгтэйг усан доршин зунтсан ч гэдэг. Тэгээд авч исэн эмэг байна. Подолки манай экс хүс юм аа. Яана. Кидалтын марафоны подолк байгаа. Тэгээ би гэртээ өмсдөг байхгүй юу? Тэгээд сая өмссөн шүү. Тэгээд би марафонд гүүгээгүй. Гэтээ гэртээ өмсдөг. Тийм гэртээ өмсдیں۔ Кидалтын энэ болохоор Арицагаас авсан юбг байна. Миний влогийг үздэг хүмүүс бол мэдж байгаа хаа. Тэгээд энэ аимснаас Арицагийн аимс байна. Энийг болохоор би Таиландд анхны жилдээ ганцаараа аялж байхдаа тийм тэгж байхдаа нэг юм гоё дэлгүүрээс авсан юм аа. Нэг юм жижигхэн юм чам дэлгүүрээс энэ амар хөөрхөн юм юутай заамаатай за. Тийм. Харин харуулъя. Заам байсан юм шүү дээ. Тийм ингэж ингэ дуурж мөрдөг. Энэ амар хөөрхөн. Би нэр амар сони юмрах уу. За энэ бичлэгний юу тусгаад байна. Тэгэхээр яхах дараа. За чи одоо би болохоор одоо чих олон цархаатай. Тэнгүүт нэг нь одоо энэ тлийн чихэндээ зүүсэн эмгэнүүд нь бүгд мөнгөн цагаас авсан. Мөнгөн эмгэнүүд би бас нөгөө эмэг солих дургу төмрийн юм зүвхээр бас харшилчин. Тэнгүүт нөгөө царган эмгэнүүд чинь ингээд амар идэв штэ. Тэгж авсан. Энэ тал нь болохоор манай бэр ихчийн өгсөн юу байгаа эмгэнүүд. Энэ нь болохоор нөгөө Шангрилад идэг нэг юм юу идэв штэ. Нэрийн марцлаа юм цагаан арцагтай брэнд гэдэг штэ. Пегэр гэсэн ч үлээ. Пижет. Хадаа л мэдгүй. Шангрилагын нэг дэлгүүрээс ихч өөртөө авсан байж байгаа. Тэгээд өөрийнх нь чихэнд хашлаад гэж нөгөө чихнийхэн цорхонууд нь битүүршлээг надад өгсөн. Тэгээд энэ цамцыг би сая нөгөө Вьетнамд явж байхдаа ичэндээ мэс авсан. Тэгээд энэ болохоор бүр аль дээр бас нэг бэлгийн замаар орж ирсэн. X үгүй X ш. Манай ажлынхнаас өгч ирсэн. Гэтэ кулонтой байсан юм. Би кулонуудын ээлжилжээр авсараагаад тэгээ кулонг үздэг болсон. Энэ болохоор юуных кефийн шорттой юбг. Тэгээ бус нь шалтан баг шүү. Энэ кефих юм уу тий? Тийм шүү дээ. Нэмэр хөөрхийн шорттой юбг болохоор материал нь гэсэн гоё юм. Тэгээ хүн амтаас өгсөн чи хумсаа хаан будалсан бай. Маникюр педикюр нь адилхан байна. Миний адилхан шүү нэрх бас маникюр. Тийм. Энэ бүгчийг би 10 жилээсээ зүүж байгаа шүү дээ. Наа чи мэддэг бүгж тийм байна. 10 жилээсээ би зүүж байгаа гэдэг чи одоо 10 хэдэн жил энэ бүгчийг зүүж байгаа. Би энэ бичлэгээр ингээд та нарт гоё ойрхоноо харуулъя.
За. Энэ бол 10 жилээс хойш зүүж байгаа. Энэнийг сая Вьетнамаас авсан. За. Энэ нь бас мөнгөн заяас авсан. Энэ хурмын бууч юм шүү. Ингээ хурмтай зүүдэг биш л үү ингээд хүмүүс. Харин хүмүүс тийж андуурхаарлаа. Гэтэ надад зүгээр таалагдал. Чи тэгтээ албарт гисэн шүү би ингээд ганцаараа биш гэх гэдэг. Үгүй би чи ганцаараа гэдгийг одоо зарлахгүй бол хойлох чинь. Тийм тий. За тийм нэг юм байна. Ингэж дуусгах чивэл нэрээ сонирхолтой байна. Тийм. Тэгэхээр айгуу гоё юм байна тий. Тийм бэ. Тэгээд хүмүүс та сонирхолтой нэг хүмүүс чаанаас авсан ингээд бас заавал коммент бичээл асуух хэрэгтэй болд нь шүү дээ. Хойлоо харин үнийг хэлсэнгөө үнийг хэлээ яах юм тий. Тийм яахан тэгээд үнийг мэдмээр байвал тийм 5 сая. Яна хейтлүүлээ. Угдлаа шүү. Тоглосон шүү. Хөөе та саяны зүгээр жоок шүү. Бит хоёр тэгээд ер нь бол амар жоок хий. Би амар юм жоок хийд юм шиг санагддгүй үгүй юу? За. Миний реакц гэдэг. Чиг үгүй. Ямар ч покер фейс гэсэн юм шиг санагд. За тэгээд бит хоёр эхнийхээ дугаар ингээд дуусгая те. Бит хоёрын угаасаа хамаг юмны тэнэг дуусаа. Тэгээд ингээд дуусгая. Тэгээд манай подкастыг үзсэнд баярлалаа. Бит хоёрын channel дээр subscribe хийгээрэй, лайк дараарай, коммент бичээрэй. Тэгээ гоё DM-ээр гоё яриулмаар байгаа сэдвээ гоё бит хоёрлоо бичээрэй гэж хүсэж байна. Тэгээд үзсэнд баярлалаа, сонссонд баярлалаа. Баяртай. Асуука баяртай гэрээ. Бай. Баяр тийш. Энэ орч иртэй хамт орж ирээд хөрхөн гарахтай амар хамт гарлын дээ. Йоо за ингээд гурвынх нь подкаст дууслаа. Яа сайхан амжилттай боллоо тий. Хоёул нэрээ бодоагүй юм. тий. За. Нэрээ бичлэхий гэсэн чи яриа мэрэ өөр хоолой молоо өөр болж шүү. Чиний хормог би ингэж жоохон авчих уу? За тийг яаж сүүлгэн. Хоёул хөөрхөн гарч байгаа лөө. За яаж эхлэх вэ? Битгүй. За эхнийх юм чи одоо яаж чарагцсан? Яаж чарагцсан явах тий. Хай. Би влога ингэж эхлэх юм аа. Сайн уу? Мишелт байна. Хариггүй. Ариггүй байна. Тэгээд бит хоёр подкаст эхлүүлчихье. Тэр өнөөдрөөс эхэлж подкаст хийх шийдсэн. Тийм. Асуука бити тоо. Одоо тэггүй болов яаж тийм. Бит хоёр юм хийж ах. За чи энд ингэж байна гэж байх. За ингэ баймар юм уу? За. Хамт хийн гинэ. За хоёул бүр яг гоё эхлүүлье. За тэхүү. юу гэж эхлэх вэ? Хай Мишелтэн мэдгүй.